Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлтөн төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон маань эфирт пастор Сайна болон хөтлөгч Омын нэр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд өглөөний мэндийг хүргэе. За тэгээд ер нь байгууллагад амарч шиг байна те. Бүр өглөө бүр ажилдаа явж байгаа хүмүүс бүр илт цөөрөөд. Тийм, маш цөөрөөд явчлаа те. За тэгээд яг монголчууд ерөнхийдөө бол ийм завсрын үед бас амьдарч байна. Одоохондоо бид нар ингээд амрах ч юм уу те. Одоо баярлаж, сэнгэж, найрлах те. Хөдөө орон нутгаар явах, хөдөлгөөний сар хагасын одоо хугацаатаа баярладаг тийм ард түмэн байна. Мэдгүй энэ хугацаа хэр зэрэг удаан үргэлжлэхийг бид бол мэдгүй. Бас энэ Монголын амар амгалан гэдэг нь бидний хувьд ямар ойлголт болж өөрчлөгдөж хэр удаан одоо байхыг бол бид сайн мэдгүй. Тийм болохоор яг энэ үедээ бид нэр энэ бүхнийг хиймээр байгаа бол хийж болох боловч бас энэ их орон бас энэ улс үндэстэн энэ гэр бүл орчин тогтнохын тулд хамгийн гол хийх ёстой зүйлүүдийг бас хийдэг байх хэрэгтэй гэж бол бодож байна. За тэр бол мэдээж бол миний хувьд бол юу гэж боддог вэ гэхээр ер нь бол гэр бүлийн талаар айгүй их бодох хэрэгтэй цаг ирсэн байгаа шүү гэдгийг бол бас хэлмээр санагч байгаа. Гэр бүлийг ингээд байлгахын тулд нэг зугаалганд явдаг те. Гэр бүлийг нэг байлгахын тулд нэг юм мөнгө өрсөн баяр хөөр хийдэг, нэг байлгахын тулд нэг авч үлдэхийн тулд хийдэг юм одоо юу гэдэг юу гэдэг вүлээ? Аргалахыг ч одоо юу гэдэг вүлээ? Төр зургийн Аха. Тийм байдлаар цөмөр амьдрахгүйгээр үнэхээр эзнийхээ хайр инэрлийг газар нутаг дээрээ хүртэн удмаараа өрөөгдөн амьдрахыг хүсчихвэл бид амар амгалан байх үед хүнд хэцүү цагуудад бас тодорхой хэмжээгээр залбирч бас бэлдэх хэрэгтэй гэж бол хэлмээр байгаа. Тэгээд ялтчгүй аялал зугаалга амралтын үе ихэлсэн. Тэгээд хүмүүс бас ийш тийшээ явж олон зүйлсүүдийг бас төлөвлөж байгаа ах гэж найдаж байна. Тэгээд эдгээр бүхэл цаг хугацаанд эдгээр өдрүүддээ бас итгэлээ алдахгүй тий бат зогсоод тэгээд цанд яг бусдад хуваалцмаар байгаа тэр зүйлс юу байгаа вэ? Тэрийгээ бас бусдтай хуваалцаасаа гэж бас хүсэж байна. Тэгээд би өчигдөр бас нэг ажлынхаа юу бичээд сууж байхдаа нэг ийм асуулт орж ирсэн байхгүй надад. Танд бусдтай ингэж хуваалцмаар санагддаг бүр тесэн ядан хүлээж давталж те нөгөө нэг гой чихэр идчихэд гой юм идчихэд бусдтай өгмөр өгдөг шиг тийм зүйл танд яг юу байгаа вэ? Тэрийг та бодоод тэр бусдтай хуваалцаарай гэж тиймэрхүү утгатай зүйл биччихсэн. Тэгээ тэрийг ч гэсэн яг одоо сонсож байгаа сонсогч танд бас дахин хэлье. Танд хуваалцмаар байгаа тэр маш гоё амттай чихэр шиг зүйл танд юу байгаа вэ? Тэрийг та бусдтай хуваалцаарай. Тэгэд энэ өглөө эзний үг гэсэн эзний хайрыг бусад хуваалцаарай гэдэг үгийг уншсан. Тэгэхээр сонсож байгаа та бас байгаа газраа тэр магадгүй очих газруудаа эзний хайрыг бас гэрчилж бас бусдад хуваалцсан тэр нэгэн байгаасаа гэж бас уриалахыг хүсэж байна. Тэгээд өглөө би бас нөгөө нэг гэрэл тайпын Джон Пайпер пастрын одоо өөрийнхөө амьдралын талаар гэрчлэн ярьсан давчгийн үзлээ. Тэр хүнийг би бол баг маш их одоо хүндэлж биширдэг байхгүй номлолууд нь бидэрт маш их таалагддаг. Бид нар манай радио үйлчлэл тэр номлолуудыг орчуулж хүргэж те тэр ингэж хийжсэн. Өчигдрийн бичлэгийг би үзсэн чинь нөгөө та нарын хүндэлдэг Джон Пайперийн гэр бүл одоо ийм л байна гэдэг ингээд хэцүү байгаа тухай ярьсан байхгүй юу. Гэр бүлийн дотроо асуудлаа шийдэж чадахгүй те амаргүй байгаа тухайгаа яриад пасторч гэсэн теологийн багш нар ч гэсэн та нарын хамгийн мундаг гэж боддог хүмүүс ч гэсэн заримдаа зарим нэг зүйлийг туулж, зарим нэг хүн хэрэгтэй, зарим нэг одоо уучлал, энэ нэрэл тусламж, дэмжлэг юм хэрэгтэй байдаг юм шүү гэдэг үгийг Джон Пайпер пастор гэд ярьж байгаад нь маш талархсан тэр хүнд. Ягаад тэгэхээр хүмүүс ер нь нэг юм өөрийнхөө сул дараа хүлээн зөвшөөрөх дурггүй шин. Гэтэл Христ итгэл чинь сул дараагаа хүлээн зөвшөөрөх тусам өрөөгддөг юм нууцтай. Тийм одоо жортой амьдрал байгаа даа шүү дээ. Хэлэх байх уу?
Тэгээ энэ өглөө хамтдаа байгаа сонсогч танд баярлалаа. Тэгээ бид үргэлжлүүлээд хамтдаа эзнийг магтах болно. Тэгээд та зүрх сэтгэлийн үнээр эзний өмнө авчираад баяр хөөртэйгээр эзнийг магтаарай. Тэгээ хамтдаа магтцгаая. Гэнэл чи миний харанхуйг гэнэл түлсэн таны үг амэмсгэл чи хаач явсан надтай хамт үргэлж дотор миний амьдрал миний дотор Таны аясгүй ирэгчүүлэн шиг намайг хөглөн нэрийг дэндуулга зогсохгүй О Есүс өглөө бүр хүнлээ өдөр бүр магнаа биш бүр тандахнаа Immanuel Halloween don't stop Надтай хамт үргэлж хамт орхихгүй Halloween don't stop Надтай хамт үргэлж хамт мартахгүй Halloween don't stop Надтай хамт үргэлж хамт орхихгүй Halloween don't stop Надтай хамт үргэлж хамт мартахгүй Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, бие махбод минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1.
За өнөөдөр бидний хамтдаа Иремая номын 2-ын 7 дугаар ишлэг байна. За тэгээд энд би та нарыг арвин жимстэй газар авчирсан нь үр жимс сайн зүйлээс нь холлоосоо гэснийх үлээ. Гэвч та нарын газар нутгийг минь бодлоо. Үеиг минь жигшүүрт зүйл болгоо гэдэг эзний зэмлэлийн үг явж байгаа. Тэгэхээр бид нар Библиэс зэмлэлийн үг явж байхаар тэр зэмлэлийн үгийг бүртээ нүглэн тодорхой болцсон. Тэ амьдралын үр жимс ингээд амьдралд нь тохиолж байгаа зүйлүүдээр яагаад юм болчих гэдэг нь тодорхой болцсон хүмүүс рүү ингээд паслж сонсоод байдаг. Үгүй чамд өгөөд ингээд бөмбөг дамжуулахаар паслаад би нэг сагс мөс тоглоод байдаг хүн биш л дээ. Гэхдээ нэг удаа сансаргүй нэг сагсны багийг дасгалж уулж одоо тэмцээнд орол таарахгүй. Тэгэд ингэсэн чинь тоглолтын дундаар нэлээд гол тоглогч нэг залуу жоохон туниад ер нь бол тэрнээс болж баг нь хожигдоод байсан. Тэгээ тэрнээс болж хожиж исэн удаа бол байдаг гэдэг байгаа байхгүй. Тэгсэн хэрнээ яасан бэхээр яа ингээ шийд мэдний доор ингээ яг тэрийг чөлөөтэй явж яхад нь бөмбөг дамжуулаад өгөхөөр буцаагаад дамжуул. Тэгээ ерөөсө тэгээд исэн. Тэг ингээ үнд ороод тэгээд харж харж байгаа. Суу. Тэгсэн чинь суухгүй. За тийм үү гэдэг. Тэгэн гот нь нэг арга хэмжээ авсан гэхээр битээ дамжуул. Гүйчлэх. Ямар ч гэсэн 3 давталгаан дээр битээ дамжуул. Бид нар байгаа гэж бодсон хүн байх ёстой хардаад байгаа газараа байхгүй байгааг мэднэ гэдэг нь өөрөө хэцүү зүйл аахгүй. Итгэлийн амьдрал ч гэсэн энэ бол хэцүү зүйл. Бурхан их сонирхолтой газар нутаг дээр Израильчуудыг байрлуулсан зэ. За тэдний өвгдөөс болох Авраам бол одоогийн Иракийн газар нутаг дээр амьдарч байсан. Ер нь бол тэр Авраамын амьдарч байсан Уур гэдэг газрыг одоо судлаа гаргаад ирэхээр маш өндөр хөгжилтэй газар байгаа байхгүй маш мундаг. Ягаад ч юм одоо тэр Ефрат мөрний тэгээд эртний нөгөө нэг 2 мөрний сав газар байхгүй эртний нөгөө нэг улс гүрнүүд байгуулагдах маш их юм үржил юмтай тийм газар нутаг байсан. Гэтэл тэнд биш. Бурхан ирээдүг харсан. Ирээдүг буюу Мөсө Йошуагийн үед газар нутгийг болох тийм газар нутгийг харсан. Тийм болохоор Авраам ч гэсэн дуудагдаж хурж ирээд амлагдсан газар буюу Канаан газар явж байхдаа энэ газар одоохондоо биднийх биш. Бурхан өгнө гэж хэлсэн боловч Бурхан яг өгөөгүй байхад бол биднийх биш хэвээрээ байгаа гэдэг зүйлийг мэдчихсэн учраас эхнэрийгээ оршуулгын тулд бүр хөдөлтөж авч ирсэн. Тийм зөв шудраг одоо яг юмыг зөв хийдгээр улам одоо Бурханы хайрыг татсан тийм хүн байгаа байхгүй. За ингээл явсаар агаал ингээл Израильчууд амлагчныхаа дагуу Якобын үед бол юу руу яваад Египт рүү яваад 430 жилийн дараа эхлээд нэг хүндэт очноор өргөдөл явсан хүмүүс чинь 430 жилийн дараа боолоос чөлөөлөгдөн бөөнөрөө эргэж ирсэн. За ингээд л одоо амлагцсан газар дээрх тэдний амьдрал эхэлсэн. Тэгээд тэр Бурхан ер нь бол 3 зүйл амлсан байдаг штэ. Нэгдүгээрт бол газар нутаг, хоёрдугаарт үр удам, гуравдугаарт. Гэхдээ би 1 2 3 гэж хэлэхдээ энийг ингээд Бурхан өгч байгаа боловч би та нарын Бурхан, та нар миний ард түмэн байна гэсэн амлалтыг өгсөн байна. Тэгээд бас Йошуа номын одоо 23 дугаар бүлэг дээр Йошуагийн бие муутах үед Йошуа юу гэсэн бэхээр за намайг ингээд байх үед ингээд Бурхан энэ газар нутгийг та нарт авч ихийн тулд ямар их зүйл хийж ямар олон үндэстнүүдийг мөхөөж ямар олон үндэстнүүдийн эсрэг та нарын талд байж Бурхан тулалдаж ингэснийг та нар мэдж байгаа. Хэрвээ та нар өөрсдийнхөө Бурханы эсрэг зогсож өөрсдийнхөө Бурханы та нарын төлөө хийсэн эдгээр зүйлийг мартах юм бол Бурхан яг тэр ард түмний эсрэг явсан шигэ та нарын эсрэг бас явна шүү гэдэг зүйлийг Йошуа бол анхааруулan хэлсэн байдаг. Бурхан биднэрт зарим нэг зүйлийг өгөхөөр амлсан тэгээд өгөх цаг нь ирээд өгсөн байж болно. Тэгэхдээ Бурхан өөрөө өгсөн боловч тэр амлаад Бурхан өгсөн тэр зүйлийг бид нэр өөрсдийнхөө энэ амьдрал дээр эзэмших цаг хугацаандаа юм уу эсвэл эдэлж хэрэглэх цаг хугацаандаа юм уу эсвэл хэсэг барьж явж байгаа бусдад дамжуулах цаг хугацаанд бас л Бурханыхаар ашиглаж хэрэглэж амьдрах ёстой байдаг. Тэгэхээр энд ингэж хэлсэн байна. Та нарыг арвин жимстэй газар авчирсан нь гэж хэлж байна. Энэ нь юу гэхээр би та нарыг авчирсан гэдгээ бол Бурхан хэлж байгаа.
би хэлсэнтэй хүрсэн. Тэгээ би хэлсэнтэй хүрсэн миний ингээд ер нь цаад санаа миний үндсэн гол утга нь юу байсан? Үржимснээс нь сайн зүйлсээс нь та нарыг хооллоосоо гэсэнтэй л юм аа гэж. Яг тэгвэл бурхан өөрийнхөө хүмүүст сайныг зориулдаг юм аа. Бурхан өөрийнхөө хүмүүст сайныг бэлддэг юм аа. Тэ? Тийм болохоор тэр амлагдсан газар тэр Иракийн байгаа Авраамийн амьдарч байгаа газрыг гой газар болгож чадна штэ бурхан тийм штэ. Ойтой болгоод тэр цөлийг одоо ингээд тэр мөрнүүдийг ингээд улам ингээд усыг ихсгээд голдрлуудыг нэмээд тэр газар нутгийг өнөөгийн тэр одоо цөлжирхүү газар биш маш одоо гайхалтай газар бурхан болгож чадна угаасаа. Бүтээж тэгээ бий болгож өөрчилж бурхан чадна. Ахтай бурхан Авраамд бурханы ард түмэн байхын тулд Авраам, Исаак, Яакобыг өрөвдмүүдийн хамт бэлдэж тэднийг сайн ноёны хүчрхэг өндөрлөгийн төвшөнд бэлдэж дараад нь хамгийн хүчрхэг гүрний зочны төвшөнд бэлдэж тэгээд дараад нь хамгийн хүчрхэг улс гүрнийг те аврах хэмжээний гэрийн боловсралтай тийм овог аймаг болсон гэдгийг тэдэнд ойлгуулж тэр улс гүрэн тэдний хүндэт зочноор өөр тэгээд дараад нь бүх юм нийтэх юмстай хүмүүс нь одоо юу гэдгийг одоо Йосефоос хавлаад арын хаалга маалга гэдэг ингээд төрийн дээд төвшөнд улсыг нь аврсан хүмүүс байгаа учраас Египтчүүд хэсэг хугацаагаар тэд нар сайн байсан баг. Тэгээд тэд нар зочноос боол болох хүртлээ уруудан дороод тэр үйлс тэгээд дараад нь тэднийг энэ бүх сургалтынхаа дараа 40 жилийн турш сургаад тэгээд амлагдсан газараа оруулж ирж байгаа шалтгаан бол байна. Бас тэднийг оруулж ирэнгүүтээ бурхан Египтийг одоо буулгаж авсан шигэ бурхан шууд оролцоогоор амлагдсан газараа улсуудыг буулгаж авах гээгүй. Харин тэднэр өөрсдөө нь эзлүүлсэн. Яг гэвэл өөрсдөө одоо газраа хаглах хэвээр. Өөрсдөө өрөө тарих хэвээр. Өөрсдөө арчилж зэрлэгээ зулгаах хэвээр. Яг тийм үед ажилсаг гарыг бурхан өрөөж тэр газар нутаг дээр хор бороо хайрлаж тэр газар нутгийн эзний бурхан байж өгч өөрийнхөө хүүхдүүдэд сайныг бэлдээ, сайн зүйлсээс нь хооллож, сайн үр жимсийг өгөхийг хүссэн гэдгийг бурхан яг энд Иремая номд хэлж байна. Та нар одоо яг тэр газар дээр байгаа. Үр жимстэй. Анх та нарын өвгдөөс Йошуатай хамт үрж ирэхдээ ийм бүр ингээд нэг усан үзмийнхэн багцыг хоёр хүн мөрөн дээрээ дамжлаад явж байгаа мó дундаа бүр ингээд ийм хүндлэгч мод хийгээд дамнуурах хийгээд бүр ийм үү гэж. Гоё юм те. Тэгтээ даанч амьдарч байгаа хүмүүс нь амар юм аа гэж. Тэгтээ тэр амар хүмүүсийг бурхан тэдний төлөө зогсож буулгаж авсан. Тэгээд тэр сайн сайхан зүйлийг израилчуудад хувааж өгсөн. Тэгтээ бурхан бол төгс хүчит. Бурхан үрдийн зөв бурхан. Би энэ үрдийн зөв гэдэг үгийг яагаад хэрэглэж байгаа вэ гэхээр бурханы зөв байдаг дандаа. Та тэгэл ингээд авч явж чадахгүйг нь мэдсэн хүмүүст нэг газар нутаг өгчөө. Тэгээд дараад нь тэнд дээр өөрсдийнхоороо амьдрахлаар дараад нь тэднийг ингээд янз бүрээр хилээд те та нар ингээд миний газар нутгийг бодролчлаа, миний газар нутгийг зэгшүүртэй болгочлаа. Тэргээд ингээд ах юм гэж. Яакобын гэрээ те Израилийн гэр ургуудаа гэд ингээд ах юм гэж. Гэтэл бидний бүх зүйл бурхан байх хэрэгтэй. Бурхан 10 хуйлыг өгөөд та нар миний ард та нар бусад ард түмний дундах миний эзэмшил байх болно гэж хэлэхдээ юу гэж хэлсэн бэхээр та нар надтай хамт байх үедээ л жинхнээсээ үр жимсийг хүртэж сайныг одоо авч идэж хооллож хүртэж өрөөгдөж амьдрах юм аа гэж. Та нар надтай хамт байх үед энэ газар нутаг чинь сүү болоор улсан нутаг байх болно. Хэрэв та нар надаас холдох юм бол бусад хүмүүсийн чадаад байгаа зүйлийг та нар ч гэсэн адилхан чадаад байгаа юм шиг байгаа юм. Та нар нэг л дутуу, та нар нэг л хэцүү байх болно. Шалтгаан нь юу вэ? Та нарт бүхнийг өгсөн бурханд талархал болоод тэр бурхан тэр зүйлүүдийг өгөөд дараад нь бас юу өгөх гэж ирсэн бэ? Тэр зүйлүүдийг та нар авна гэдгээ мдээгүй, бас тэр зүйлүүдийг авах гэж хичээгээгүй учраас та нарын хичээл чармаалтгүй бүх зүйл нь бэлэн амьдрал чинь эцэстээ та нарыг ийм байдалд хүргэж байгаа юм. Одоо та нар Йошуатай хамт одоо өвгдөөц чинь амлагдсан газрын гадаа ирэхэд хил дээр ирэхэд тэднэрт харагдаж байсан тэр улс үндэстнүүдээс яг юугаараа ялгаатай болсон юм бэ? Тэр улс үндэстнүүдийн шүтдэг байсан шүтэнүүд та нарын гэр оронд харагдаад байна. Тэр улс үндэстнүүдийн үр хөвгтүүдтэй хийдэг байсан бас бие биендээ хийдэг байсан ёс бус зүйлс та нарын дунд харагдаад байна.
Та нарын гэр бүлүүд, та нарын үр хүүхдүүд, та нарын эхнэр бас нөхрүүд чинь тэр улс үндэстэн тэр мөхөх шаардлагатай болсон тэр улс үндэстнүүдийн зөвшөөрдөг тэр гэр бүлүүдийн зөвшөөрдөг байсан зүйлүүдийг зөвшөөрчөөд байгаа учраас өнөөдөр яг л миний тэр амлсан сайныг амсаж болдог, сайныг нь идэж болдог, үр жимсийг нь хүртэж болдог, сүүг балаар орсон тэр газар та нар хിവэрэ байгаа боловч хэн эзэмшиж байгаагаас шалтгаалаад наад газар нутгаа одоо ямар байдалтай байгааг та нар хараарай. Яг л наад газар нутаг чинь наадгүйгээр зүгээр л нэг газар шүү дээ гэж Бурхан яг энэ цагт хэлж байна. Тэгэхээр бид өөрсдийнхөө олж авч чадах зүйлүүдэд хэтэрхий их анхаарлаа хандуул эсвэл хүмүүст Бурхан өгсөн байгаа зүйлүүдэд хэтэрхий их анхаарлаа хандуулах үед Бурхан яг бидэнд өгөхийг хүссэн бид үржимс болон яг бидний хооллохыг хүссэн тэр сайн сайхныг нь яг бидний ширээн дээр засахыг хүссэн тэр эдээ тэр ерөөлийг тэр бэлхэн байдгийг бид нар амсаж чадахгүй ийм зэмлэлийг хүртдэг юм. Би та нарыг ариун жимстэй газар авчирсан нь үр жимс сайн зүйлсээс нь хооллоосаа гэснийх билээ гэсэн Бурхны энэ зүр сэтгэл бол гомдсон зүр сэтгэл биш. Та нарт хэлсэн штэ. Та нар надгүйгээр та нар энэ газар нутгийг эзэмшиж чадахгүй шүү дээ гэж. Бурхан газар нутаг өөр удам. Тэгээд хамгийн гол нь би та нарын Бурхан, та нар миний ард түмэн байна гэсэн амлалтыг хамтгсан гэдгийг бид хизээч мартчихвол. Зүрхний минь галан тарч хүчгүй болж төлдөх хүн надад хүчийг өгөөч танадтай хамт басан зогсох хүчгүй цоцож ядарсан намайг бэхжүүлэхийн тулд танадтай хамт Зүрхний минь галан тарч хүчгүй болж төлдөх хүн надад хүчийг өгөөч танадтай хамт басан зогсох хүчгүй цуцаж ядарсан намайг бэхжүүлэхийн тулд танадтай хамт таны найдвар дотор дахин далавч аваргүй урах шалсан чадрахгүй тэмэжгүйсэн цуцахгүй таны найдвар дотор дахин далавч аваргүй урах шалсан чадрахгүй тэмэжгүйсэн цуцахгүй Зүрхний минь галан тарч хүчгүй болж төлдөх хүн надад хүчийг өгөөч танадтай хамт басан зогсох хүчгүй цуцаж ядарсан намайг бэхжүүлэхийн тулд танадтай хамт таны найдвар дотор дахин далавч аваргүй урах шалсан чадрахгүй тэмэжгүйсэн цуцахгүй таны найдвар дотор дахин далавч аваргүй урах шалсан чадрахгүй тэмэжгүйсэн цуцахгүй тэмэжгүйсэн цуцахгүй
Бид өнөөдрийн үгийн цагаараа Иремья 2:7 би та нарыг ариун жимстэй газар тавьчирсан нь үр жимснээс нь бас сайн зүйлсээс нь хооллосоо гэснийх билээ. Гэвч та нар ирж газар нутгийг минь бузарлав. Өвийг минь та нар жигшүүрт зүйл болгоо гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Эзэн бидэнд амласан тэр амлалтууд бол үнэхээр бат найдвартай, гарцаагүй эзэн амласан учраас биелэх зүйлсүүд, гарцаагүй үнэн зүйлсүүд байдаг. Эзэн бидний амьдралд маш олон сайхан амлалтуудыг өгсөн. Тэдгээр зүйлд итгэсэн итгэлээрээ бас эзний зөв байгаараа гэсэн тэр тушаал, тэр амлалтуудад итгэж найдан эзний үгийг бас биелүүлж амьдрах, энэ зүйлстэй тууштай байцгаах энэ урам зоригийг бас авлаа. Тэгэхээр бид Иремья ном бол ерөнхийдөө бол бүр гашуудлын ном ч юм уу эсвэл номлогчийн өгсөн ном шиг тийм одоо юу гэдгийг уутгар гонгийн зүйлс ихтэй ном гэхээсээ илүү нэлээд зэмлэлийн нэлээд одоо хатуу хэлсэн үг хэлдэг ихтэй тийм ном байна. Тэгээд та бүхнийг одоо эзний үгийг юм юу гэдгийг загнуулж байгаа хүч юм уу эсвэл ийм үгээр идүүлж байгаа хүн шиг битгий сонсдог байсаа гэж хүсэж байна. Тэгээд та нар Иремья номыг унших үедээ энэ ард түмэн яагаад ийм байдалд орчив гэдгийг нь өөрсдөө би ийм байдалд орохгүй тулд яах ёстой вэ? Яг хизээнээс яг ямар шинж тэмдгүүд гарч эхлэх үед энэ бүхнийг зогсоох ажлыг одоо эхлүүлэх байсан бэ? Тэ? Гэдгийг харж уншдаг тийм эргэн ухаантай байхыг бол зөвлөж байна. Тийм бид Иремья номоор үргэлжлүүлэн суралцах болно. Тэгээд бидний амьдралд ч гэсэн олон зүйл болж байгаа, олон зүйлийг бид туулж байгаа. Тэгээд одоо пасторын үйлчлэгээр хүмүүсийн амьдралыг их сонсдээ. Их олон амьдрал сонсно. Их олон амьдралын дотор нэг амьдралыг би бүрэн мэдж байгаа. Би өөрийнхөө туулж байгаа амьдралыг аяасан мэдж байгаа. Тийм болохоор би өөрийнхөө туулж байгаа амьдралыг яг хүмүүсийн амьдралыг сонсож явах үедээ үргэлж ингэж бодож ингэж амьдарч идэг байхгүй. Тэгээд тэн дээр юу гэж бодогддог вэ гэхээр заримдаа би тэр хүмүүсийн зовлон сонсож явах үедээ Бурхан намайг маш их зүйлээс хамгаалж байгаа юм байна гэдгийг сонсож байна. Заримдаа тэр зовлонгуудыг сонсож явах үедээ энэ зовлонгууд над руу ойртож ирж байгаа юм байна гэдгийг би сонсдог. Заримдаа би энэ бүхний ард би гарцсан. Чи гарна дөө. Чи мөтгөн гар. Наадах чинь би туулсан. Наадах чинь ямар байдгийг би өөрийнхөө хэмжээнд бол мэдчихэв. Хүмүүс толгойд би чамайг амар сайн ойлгож байгаа. Үгүй хүн хизээч нэгнийгаа бүрэн сайн ойлгохгүй та. Чиний мэдрэмжийг би авч үзсэн гэдэг зүйл бол арай шудраг үг болов гэж бодож байна. Тэгэхээр бид нэг нэг өвдөлтөй байх үед туулж байгаа юм их амархан за зүгээрээ сүртэй мөртэй ингэж хин нэгний одоо юу гэдгийг туулсан том зүйлийг хин нэгний туулж байгаа юмыг жижигхэн гэж харах ийм үзлээр бид нар бол ялган салгах чадвартай байна гэж өөрийгөө ойлгож болохгүй. Тэгэхээр юу гэж яг хэлэх гээд байна гэхээр Бурхан Израилийн ард түмнийг бүх овг аймагтай адилхан л нэг газар авчихсан байна. Адилхан л нэг газар. Гэхдээ зарим овгууд Бурхан бол амлалт өгсөн. Юудагийн овг жишээнтэй чамаас удирдагч хизээч тасрахгүй л гэж. Тийм үү? Тэгэхээр Юудагийн гэрэл зөндөө л асуудал байсан л да. Тэгтэл Бурхан тэгээд хэлсэн. Ягаад тэгэхээр тэр гэр бүл ямар ч уналд янз бүрийн зүйл болж исэн зөндөө зүйл болж исэн тэр Юудагийн овг эцэн дүн чиврэл байдаг гэсэн. Тэгэхээр таны амьдралд өнөөдөр юу тохиолж байгааг бид хоёр мэдэхгүй, эргэн тойрны хүмүүс мэдэхгүй, сүм чуулганы чинь мэдэхгүй, бас хамгийн их өөрөө мэдээд мэдчих ёстой хүмүүс нь мэдэхгүй байгаа. Яг энэ цагт хамт залбирая. Их эзэн минь таны хайр инээл агуу та хүч чадалтай сонсоорой. Германы шүдэр сонсож байгаа бүх итгэгчдтэй хамт байж өгөөрэй. Бидний байгаа газар болгон та байгаа. Бидний байгаа газар болгон таны хайр инээл, таны амлалт, таны ерөөл бас таны чөлөөлөлт, таны нэгүсэл уучлалт байгаа. Тэр бүхнийг амсаж, тэр бүхнээр амьдралдаа тохиолж байгаа зүйлүүдийг тоолон гаргахад туслаач. Учир нь та энэ амьдралд бидэнд сайн сайхныг өгөх гэж, сайн сайхныг амсуулах гэж биднийг яг энэ цаг мөчид төрүүлж дуутсан билээ. Есүс Христийн нэрээр тань талархан залбирч байна.
Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.